Барилтын найзаа үндэсний бүхий хүүхдийн барилдаан нь үндэсний бүхий соёлыг хадгалах, түгээн дэлгэрүүлэх замаар хүүхдэд Монгол ахуй зан заншил, уламжлал, хүнлэг чанарыг эзэмшүүлэх зорилготой юм. Хүүхдийн бүхий барилдаан нь хүүхдийн биеийн хүч, оюун ухаан, ёс зүй, хариуцлагыг хөгжүүлэх сэтэл болох бөгөөд эцэг эх багш нарын дэмжлэг, хамтын ажиллагааг бий болгох боломжийг бүрдүүлж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна. Сүрийг дарагч хэмээх энэ морин жилийн босгон дээр ирэх 2 дугаар сарын 9-ний өдрөөс Монгол Өхөө өргөнд өглөө 8-аас 12 цагийн хооронд 7-8 настай өсвөрийн бөхчүүдийн барилдааныг зохион байгуулах гэж байна. Монгол хүүхэд болгоныг бас барилдаж өсдөг. За тэр хэрээрээ бол оюун санаа болоод бие бялтралд нь бол өөрчлөлт орж энэ Монгол эрчүүд бол яагаад тийм хүчрхэг байсан бэ гэдгийг нэг шалтгаан нь бол энэ монголчуудын уламжилж ирсэн барилдаанаар одоо хүүхэд байгаасаа барилдсантай холбоотой байдгийн байна гэсэн эрдэмтдийн бас судалгаа байдгийг. Тэгээд тэр ч утгаараа ялангуяа сүүлийн жилүүдэд бол дийлэнхтэй энэ суурин хэв маяг руу шилжчихлээ шүү дээ манай амьдрал маань. Нийслэлдээ их олноороо бөөгнөрчөөр тэгээ энэ хүүхдүүдийн нөгөө үзэж хардаг, сонирхдаг зүйл нь бол өөр төрлийн спорт, тэмцээн уралдаан одоо жишээ нь e-спорт гэж байж байгаа жишээ нэ тий. Тэгээ энэ уламжилт энэ өв соёл, энэ уламжилт энэ барилдаан гэдэг зүйл нь бас жоохон алсрах гээд байгаа болоо да гэдэг ийм эмзэглэл бас байдгийг. За тэгэхээр Child Image буюу хүүхдийн эмийн сайтаас санаачлаад барилтын найзаа нэртэй цагаан сарын баярыг өгсөн хүүхдийн бүхий барилдааныг зохион байгуулах гэж байна. Тэгэхээр барилтын найзаа гэдэг энэ одоо хүүхдийн бүхий барилдаан бол хүүхэд төвтэй за Монгол бүхтэй үндэсний бөхөөрөө дамжуулаад хүүхдэд өв уламжлал, Монгол хүн байх, ёс суртахуунтай байх зэрэг энэ агуулгуудыг одоо түгээн дэлгэрүүлэх ийм сэтлийг бий болгохыг зорж энэ одоо барилдааныг бид бүхэн зохион байгуулж байгаа. За тэгээд манай Child Image сайт буюу хүүхдийн эмийн сайт маань өв соёлыг дээдлэх ETV телевизтэйгээ хамтраад энэ одоо хүүхдийн бүхий барилдааныг зохион байгуулж байгаагаар их онцлогтой байгаа юм аа. Барилтын найзаа хүүхдийн бүхий барилдааны нэвтрүүлэг контентууд нь сар шинийн баяраар үндэсний контент бүтээгч ETV телевиз болон хүүхдийн ирэхээр дагнан ажилдаг Child Image сайтын сувгаар үзэгчдэд хүрнэ.